Сайн байцгаана уу? За та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Бид энэхүү подкастаараа өсвөр насныханд суралцах хэрэгтэй чадруудын талаар өөрсдийнхөө бас өмнө үзсэн тоосон зүйлсээ дөрөөлөөд ярилцъя гэж бодлоо. За тэгээд намайг Баяр гэдэг гийн англи хэлний багш. Англи хэлний багш Алт Эрдэнэ. Бид хоёр тэгээд энэхүү талаар өөртөө бас тоосон үзсэн зүйлээс ярья. За Алт Эрдэнэ багш үед өсвөр насны ер нь яаж өнгөрөв? За ер нь өсвөр нас гэхээр 12-аас 18 насыг хамарч бодож байгаа тийм. 9 байсан ч болно ер нь бол. Аха. За өсвөр насндаа бол ер нь би амар тийм insecure гэж ярьдаг те. Дотгошоогоо тэгээд ингээд яг өөрийнхөө нөгөө нэг юу хүсэж байгааг ойлгохгүй, юуд нь дуртайгаа мэдгүй яг нэг юм нэг жоохон төөрцсөн тийм онцог байсан. Тэгэл бүх юм ингээд болохгүй байгаа юм санагдаад хэрвээ ингээд тэгвэл яг ингүүл яг гэж айгүй их нөгөө төсөөлөлт дундаа амьдэрдэг. Тэгээд тэрэндээ илүү стресстэй өөрийгөө ингээд ачаал өгдөг ч юм уу тийм байсан. Бодсон чи би бас ер нь айгүй адилхан байсан юм шүү дээ. Ер нь өөртөө айгүй ихтгэлэхөө, бүрэг хүнтэй нэг юм ярьж чаддаг уу. Тиймэрхүү байсан. Тэгэхээр ер нь одоо гол ярих чаас нь юу гэх юм бол одоо л би айгүй нээлттэй. Алт Эрдэнэ нас тийм те. Тэгэхээр ер нь бол өмнө бүрэг байсан намайг айгүй нээлттэй болоход нөлөөлсөн зүйлийг ховдоо авсныг дүгнсэн зүйлсүүд байгаа тэр талаасаа хаваалцах гэж бодсон. За одоо жишээлбэл одоо үед бол одоо үед дээр хийснээр цаг өнгөрөөг л те. Гэтэ яг намайг жаахан байх үеэс харьцуулахад боломж бол нэлээд их болсон мó гэж бодож байгаа. Хүүхдүүд ер нь өөрсдөө хөгжүүлэх тухайн жишээ ер нь бол тухайн хэмжээнд байсан л да. Тийм тухай бодохны би бол жоохон бүрэг чим хийгээсээ болоод өөрийгөө нэг шинэ зүйл туршиж үзэхийг хүсдэг байсан. Жоохон айдаг байсан гэх юм уу. Тийм. Чиний үед яажсан? За миний үед болохоор маш азтай, маш сайн багштай тарж исэн. Тэгэл ингээл өөрөө яг юу хийх юм мэдгүй, яах гэдэг юм мэддэхгүй хүнд чинь маш сайн багш таарснаар зөв чиглүүлэг болж өгдөг юм шиг санагдсан. Тэг хамгийн анх англи хэлний багш маань маш гоё багш таарад тэгээд би англи хэлэнд айгу дуртай болж исэн. Тэгээд англи хэлэндээ бүр дурлаад ингээд өдөр болгон хийгээд хуваараа бэлдээд бүр ингээд бүр хайртай болж исэн. Тэгээд илтгэлийн дагуулan хөгжим гэл одоо маш олон салбарт өөрийгөө сорж үзэж эхэлсэн. Тэр нь бол айгу их өөрийгөө нэх зөв эхлэл болсон юм болов уу гэж боддог. Надад бас бодогддог юм юу гэхээр одоо өсвөр насныхын ихэвчлэн 10 жилд байгаа тийм үү. Тэгэхээр 10 жилд байгаа ялангуяа сурагч нар өөрсдийнхөө байгаа цагийг зөвхөн 10 жилийн хичээлээр хийхэд битгий хязгаарлаасаа гэж боддог байхгүй. Яг л тэгэх юм бол яг хичээл хийсээр хаал дуустдаг. Яг үндэ 10 жил байхад цаг зав гаргахыг үл зөндөө гарах боломжтой. Тэр олдж байгаа цагаар нь өөрийнхөө хүссэн дугуулны сексэнд нэлээд явах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр яадаг вэ гэхээр зүгээр өөрийнхөө мэдэхгүй байгаа бас нэг өөр чанарыг айгу гаргаж ирдэг. Жишээлбэл хичээлээ хийн, сургуультай явна. Тэрээс гадна дахиад дугуулan сексийг гэрте харин гэх мэт байдлаар хүнд өөрт нь хийх ёстой үүрэг даалгавар рол их болоод ирэхээр яалч тайм менежмент гэж одоо ярьдаг тийм ээ. Яг тэр зүйлийг хүн өөрөө хүссэн үсээгөө баг зэрэгэрч хавлаа сурж эхэлдэг. За одоо ч юм хичээлд явна тэгэхээр араас нь гэрийн талаараа хийх ёстой. За тэгээд ууландаа явах ёстой гэд хүн өөрт гүйцэтгэх ёстой үүрэг эсэх тусам тухайн үүргүүдтэй өөрийгөө яг зориулах байдлаар хүмүүсийн тайм менежмент буюу priority management яг суралцж эхэлдэг гэж боддог. Тийм. За нэг жишээ хэлгээд би 16 настай 10 дугаар ангид байхдаа ном гаргаж илаа. Тийм англи хэлнээс ном орчуулад. Тэгэхэд яг би цагийн менежментийг анх сурч эхэлж исэн. Яг гэвэл за өглөө 8 цаг хичээлдээ явлаа. 2 цаг хичээлээ тарлаа. Дугууландаа явлаа. 5 гээ тардаг. Тэгээд гэртээ ирэнгүүт чинь за хоол аян гэрээ цэвэрлэнтэй. Тэгээд даалгавар аян. Тэнгүүд манай аав хоёр намайг маш их дэмждэг ч гэсэн за чи даалгавар хийж дууссан цагтаа номных ажилд орох боломжтой гэдэг шаардлага тавьдаг гэсэн ганцхан. Тийм болохоор би за номоо ингэж хийхийн тулд би даалгавар гэсэн хэвчтэй. Тэгээд ерөөсөө ингэж шөнийн 1 хүртэл суугаад номоо хичээд унтаад маргааш нэг гэдэг. Тэгэж анх цагаа зохицуулж эхэлж илаа. Time management чинь хараа яг тэр босоод хүний одоо эзэмших хэрэгтэй soft skill аяг хүмүүс ярьдаг шүү дээ. Уян чадрууд гэл яг юу гэдэг юм гэхээр нэг тодорхойлт хэлдэг мөртлөө өөр дээр хэрэгжүүлж мэддэггүй. Тэрийг болохоор одоо бодоход за дугуулan сексүүдээр явснаар time management-с гадна над чинь одоо зөвхөн 10 жилийн ангийнхнаасаа гадна дахиад өөр нэг хүрээлэл бүлэглэлд ороод ирнэ тийм ээ. Тэгэхээр дагаад хүний яг харилцааны чадвар олон дунд бие авч явах соёл гэх мэт зүйлийг өөрөө өсвөөсөө суралцаад эхэлдэг гэж боддог байхгүй юу? Миний бол хамгийн чухал чадварууд ер нь тэр байдаг. Одоо жишээлбэл би the hard skills буюу те юу гэх юм би одоо жишээлбэл математикийн бодлого хэр сайн боддог уу?
За өөр хичээл дээр ямар сайн байх уу те. Эсвэл яг нэг тодорхой зүйлийг компьютерийн програмчлалаар би тийм сайн гэдэг. Тэр бол хүний яг hard skill болж байна. А гэхдээ soft skill бол тухайн хүн буцаад та нар том болоод дуучин болно уу, сагсчин болно уу, за аль эсвэл юу байдгийг те. IT-ийн инженер болно уу? Ямар ч мэрэгчлээ болсон ч гэсэндээ хүнд байнга шаарддаг нэг тухайн чадруудыг soft skill гэж дүгнэдэг байхгүй юу? Тийм. Тэрийг бол хүн яг туршлагаараа өөрийгөө олон юмд сорж иж олж авдаг. Тэр нь ерөөсөө ингээ гинт гараад ирдгүү те. Хүн өөрөө ингээ туршиж үзчихийж, маш олон төрлийн хүмүүс дунд орж иж, өөрийгөө таньж мэдчихийж, эцэст нь ингэ тийм байх гэж гарч ирдэг зүйл. Бас нэлээд нэг таалагддаг юм уу гэхээр илтгэл бөгөөд мэтгэлцээний урлаг байдаг. Хүнийг бүр үнэхээр маш ихээр нээж өгдөг. Одоо мэдлэгийн хөсвөр байлаа гэж бодоход ямар нэг юм хайхад би яг хаанаас юу гэж хайвал нэлээд эцэгцтэй буух уу гэдэг гэх мэт хог хүн хэрэгтэй маш олон чадруудыг суралцдаг. Буцаагаад мэтгэлцэх байдлаар хүн өөртөө илүү ихтэй болдог, эмх зэгцтэй ярьж эхэлдэг. Илтгэл тавтаа айж сандрахгүй ичихгүй болдог. Олны хүн би яаж авч явах уу гэдгийг мэддэг болдог гэх мэт олон чадруудыг суралцдаг. Тэгэхээр миний бодлоор мэтгэлцээ илтгэх урлаг бол маш чухал гэж үздэг. Бүр ямар ч хүн баг суралцах хэрэгтэй гэж боддог. Тийм. Ер нь бол яг бүр амар мундаг мэтгэлцээний аврах те улсын аврах болох албагүй. Гэхдээ зүгээр одоо тэр скиллүүдийг сурж авах хэрэгтэй. Зөндөө олон клубүүд байгаа те. Сургуулийнхаа клубүүд хамрагдаад эхлээд угаасаа чадахгүй байсан ч гэсэн хараад хүүхдүүдийг яадын бүдийг ингээд судалж агаад тэгээд өөрөө бас хийгээд эхлэв. Энд чинь анх гарахад сандарлаад аван туулна гэх мэт байдлаар хүн баг багаар нээл өөрийгөө нээсээр агаал нийгэм идэхэд өөртөө аягүй ихтэй нэг юм болчихсон байдаг тийм ээ. Тэрнээс гадна бас нэг чухал чадвар гэхэлэр хүнтэй харилцах ур чадвар бол хамгийн чухал гэж боддог байхгүй. Ягаад гэвэл бид нар ч угаасаа хүнтэйгээ л харилцаж амьдрын шүү дээ. Тийм л нийгэмд амьдарч байгаа. Тэгэхээр ямар хүнтэй хэрхэн харилцаж эвтэй байх уу гэдэг ур чадварыг олж авах бол яг яалтч одоо бүр хамгийн өндөр шаардлагатай тийм нэгэн чадвар. Тийм. Саний soft skill-тэй минь холбогдож байгаа тийм. Хүнтэй харилцах ур чадвар бол үнэхээр чухал. Тэгэхгүй бол харилцааны ур чадвар тааруугаасаа болоод өөрийгөө яг би шудраг байна гэж өөрийгөө боддог хүмүүс их байдаг. Тийм. Гэхдээ яг үнийг хэлээд чинь харилцааны ур чадвар сайн бишээсээ болоод өөрийнхөө илэрхийлэх гэж байсан санаагаа хүнд эвтэйхэн биш эвгүй байдлаар илэрхийлсэнс болоод асуудал үүсдэг. Харилцааны ур чадвар бол хамгийн наацхан тэрэн дээр харагддаг. Буцаага дараа нь оюутан болно, ажилд гарна, өөр олон хүмүүстэй харилцаж ажиллаж эхлэхэд хамгийн хэрэгцээтэй ур чадвар бол харилцааны ур чадвар гэж би болж байна. За миний бас нэг өгөх зөвлөгөө бол одоо өсвөр насны хүүхдүүд маань өөрийнхөө passion буюу одоо хүсэл зорилгоо маш сайн ингэж хайж агаад олоорой гэж хэлмээр байна. За энэ бол яагаад чухал вэ гэхээр бүх зүйлийн суурь чи хүсэл зорилгоо мэдчихэж юу хийхээ мэднэ. Юу хийхээ мэдчихэж одоо тэр бүр амжилт гарах уугүй юу ирээдүйд ямар хүн болох вэ гэдгийг шийдэх учраас хүсэл зорилгоо мэдэх нь маш чухал. Бас нэр яг өөрийнхөө туршлага дээр үнслээд нэг юм хэлье гэж ашиг гой саналаа. Юу гэхээр одоо юм нэгээр дуустдаггүй гэдэг аягүй сайн ойлгох хэрэгтэй байхгүй юу? Юу гэхээр одоо за тухайн 10 жилд орж байхад нэг олимпиад гарч ирлээ тийм оролцох. Яг тухайн мөчтөл угаасаа миний хийх ёстой одоо тулгамдсан хамгийн л чухал би энэний л ард гарчих юм бол өстой маш мундаг хүн боллоо гэсэн мэдрэмж төрөх олон зүйл тулгардаг штэ. Гэхдээ ялагдаж сурах бол хүний хувьд сурах ёстой зүйл. Бас нэг soft skill гэхгүй юу? Яг л юм нэгээр дуустдаггүй. Ялагдах гэдэг чи яг үннийг хэлээд миний бодлоор айгүй том багш болдог. Ялахаас илүүтэйгээр. Ялах бол яахтай ингээд ялчлаа би өөрөө хичээгээд ялчлаа гоё мэдрэмж авчлаа тийм ээ өөрийгөө айгу үнэлчлээ ихтэй болчлаа харин ялагдал яадаг байх юм бол буцаагаад чиний болоогүй байгаа дутуу байгаа тэр бүх зүйлийг чинь өөр хийнэж шилжүүлэлтгүй өөрөө мэдрээд авчдаг тийм зүйлийг өгдөг тэгэхээр олон юмд өөрийгөө сорь оролт үз тэгээд юм нэгээр дуустдаггүй өөрийгөө айгу тийм сорих competitive байх хэрэгтэй гэж үздэг байхгүй тэгээд тэглээгээд хүнтэй өрсөлдөө дээр нь гарах гэдэг гэсэн үг биш өөрөө өөрсдөө бол маш сайн өрсөлдөх хэрэгтэй тэгээд урдаа тавьсан нэг зориг тавьсан бол тэрнлүүгээ яаж ижаагаад хүрэх гэж хамаг байдгаар хичээх хэрэгтэй хүрэхгүй байсан ч хамаагүй үндэ хүрэхгүй байсан ч гэсэндээ хүрэх гэж тэр оролцсон тэр зориг чинь буцаага заавал өөр хаа нэгтээ зөв газар аваачдаг байхгүй дараа нь ингээд би бас нэг оюутан багтаа ингээд олимпиад болоод тэнцэнд оролцох гол хамаг байдлаараа бэлдээл чадлаараа орсон амжилтанд хүрээгүй тухайн үедээ муухай санагдаж байгаа. Гэтэ дараа нь бодоход бараг тэр олимпиадад хүссэн байраа эзлээгүй надад бүр илүү хэрэг болцсон юм шиг санагддаг. Тэгэхээр яг тийм сэтгэлийн нэг хат байдаг тийм ээ. Ялагдчихгүй ингээд яасан ч би чадан зорилгодоо хүрэхийн төлөө өөрөөсөө хамаг байдлаа дайчилж чаддаг. Тэр чадвар бол бас нэг хүн заавал байх ёстой гэхээс илүүтэйгээр байвал маш том даваа тал болдог нэгэн чадвар гэж хэлнэ. За, пашн олжлоо. За тэгээд олон юм оролдоод үзчихлээ. Одоо тууштай байдал. Яг зөв. Тууштай бөгөөд эмгэгцтэй нэг тийм. Яг зөв зүйл дээр фокуслах чадвар. За маш олон юм туршаад үзсэн те.
Тэгэхээр одоо би яг за 10 юм туршиж үзлээ. За би 2-т тустай юм байна гэдгийг мэдсэн. За тэгэхээр тэр хоёрыгоо тууштай хийх байхгүй юу? За би яах юм? Спортоос нэг спорт сонгочих тий. За теннис. За урлагаас нэг урлаг сонгочих төгөлдөр. За энэ хоёрыг л маш сайн их. Тууштай бөгөөд тогтвортой. Тэгжиж одоо нөгөө нэг өөрийгөө одоо бүтээн одоо яг энэ нас чинь ерөөсөө өөрийгөө бий болгох ирээдүйд яг ямар хүн болох гээд байгаагаа бүтээж байгаа нас аахгүй юу? Тийм учраас цаанаасаа чи яг ийм болно гэсэн тийм теори бол байхгүй. Тийм учраас өөрийгөө бүтээж байгаа учраас за яаж өөрийгөө бүтээх юм гэдэг одоо байшин гарал тоосгонуудаа л тавиад байна гэсэн үг тийм. Тэгэхээр яг тууштай байдал бөгөөд хүний өөрийн гэсэн тэрний зүйлээ хүрэх хариуцлагатай, эмгэг зэгцтэй байдал маш чухал байдаг. Тэгэхээр яг хүн хүсэл зоригтой тэгээд оролдлоготой байж болно. Гэхдээ нэгэн зэрэг 10 зүйл рүү хүн өсчээд байвал альчгүй хоцордог. Тэглээгээ зөвхөн нэг зүйлийн араас хөслөд гэсэн үг биш. Чухалчлах хэрэгтэй. Хамгийн чухал гэсэн зүйл дээрээ өөрийнхөө нийт цагийнхаа бараг л хүчин чармаалтынхаа бараг л 80% зарцуулдаг. Тийм байж ич нөгөө хэрвээ тэх юм бол үлдсэн нөгөө нэг анхаарлаа хандуулж чадаагүй үед нь дагаад ороод ирдэг. Яг тэгдэг. Олон юм өсснээр бол яг тэгдэг. Тэр 20-80 дүрм гэж байдаг. Тэрийг та бүхэн уншиж үзээрэй. Тийм. Тэгэхээр яг тэгээд бас нэр нэг их юм дадал зуршилтай болох чадвар. Ямар нэгэн өөрийнхөө одоо миний нэг сурах гад хүсэж байгаа нэг чадвар байлаа гэхэд тэр чадварыг би өөрийн болгохын тулд яг баг дадлал ясараагаа л миний чадвар болдог. Тийм. За тэгээд өсвөр насныхны манай онцлог нь гэвэл хүүхэд биш. Тэ? Жохон хүүхэд биш. Юм ойлгодог. Гэхдээ насанд хүрсэн хүн биш. Яг энэ хоёрын завсар учраас таны одоо оюухан чинь нэлээд тэлцэн юмыг ойлгохтой болсон. Гэхдээ бүх юмыг мэддэггүй л үгүй. Тийм болохоор өөрийгөө яг ямар хүн болох уу, яг юу мэддэг болох уу гэдгээ яг өөрөө шийдэх бүрэн боломжтой маш чухал цаг үе. Ялангуяа яг өсвөр насны дээр явж хахад сэтгэл зүй маш тогтворгүй байдаг. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй тийм ээ. Сэтгэл зүй маш тогтворгүй байдаг. Энэ угаасаа насны онцлог хүн шилжиж байгаа хөгжиж байгааг нь хэлбэр байхгүй юу? Тэгэхээр яг хүний сэтгэл яаж хөдлөөд тэрийг аягүй сайн буулгаж аваад өөрийгөө сайн сонсож сурах хэрэгтэй. Сонсож сурахаас гадна өөрийнхөө ихтгэлтэй хайртай дотны хүмүүстэйгээ зөв байдлаар ярилцаж сурах хэрэгтэй. Тэр маш чухал. Ягаад гэвэл өөрөөс чинь илүү зүйлийг туулаад үзсэн ах эгч аав ээж нэр байна тийм ээ. Тэр насн дээр байж үзсэн, туулаад үзсэн тийм үү. Тэгэхээр яг тухайн үед болоод байгаа зүйлийг чинь маш сайн мэдээд тухайн үед нь маш сайн зөвлөгөө өгч чаддаг болохоор нээлттэй ярилцаж сураарай. Тэр бол бас нөгөө хүний харилцааны soft skill-ийн чадвар болж байгаа байхгүй юу нэгэнтэй зөвөр ойлголцох. Тийм тэгээд энэ насн дээр маш их сэтгэлээр ундаг хүүхдүүд те өөрийгөө голдог одоо хин нэгэн хүүхэд те зүгээр л тоглоомоор ингээд хэлсэн зүйлээс нь болж эмзэгэлдэг. За өөрөөсөө ямар нэгэн өөсөвийг хайж эхэлдэг. Хэрвээ чи тэгдэг бол энэ маш зүгээр. Ерөөсөө буруу юм бол биш. Хүн болгон тохиолддог. Үнийг яаж даах вэ гэхээр яг түрүүний ярилдаг шиг пашна олоод тэгээ олон зүйлийг давтаж үзээд өөрийгөө ерөөсөө тэгж өөрийгөө гоочлох завгүй болтол нь олон зүйлийг оролдож тэгээд илүү сонирхолтой зүйлсийг хийж үзээрэй гэж хэлмээр байна. Тийм. Одоо ингээд угаас өсвөр насны дээр чинь цагаан сараар таарах болгонд хүн ямар өндөр болчих вэ гэдэгтэй адилхан та нарын одоогийн байгаа сэтгэл зүйн тэр ховрилж нь бол маш хурдан хувьсаад явчихна. Тэгэхээр нэг байгаа зүйл чинь бараг нэг удаан тогтохгүй аюул хурдан хувьсаад өөрсдөө явчихдаг. Тэгэхээр одоо яг өсвөр насны дээр байгаа үед л бол ямар нэгэн зүйлийн цаг хугацаа асар хурдцаагаар явдаг болохоор тэрэндээ амжиж бас өөрийгөө ер нь байнга хөгжүүлэх гэж оролдож ил байвал чинь дараа нь нас тогтоон чашийн насанд хүрээд нэг жоон залуу насанд хүрээд ирэхэд яг хэрэгтэй чадвар болоос оцсон байдаг. Тийм. Тэгээд би ямар нэг юмнаас хоцорчлоо. Би тэр хүнээс ийм байна. Одоо үеийнхээ одоо инфлюенсертэй хараад ингээл хүүхдүүд чинь тэгдэг. Ерөөсөө битээ тэгэрээ. Хүн болгон өөр ингэсэн онцлогтой, хүн болгон юник байдаг. Тийм учраас өөрийнхөө тэр онцлог таалыг гаргаж ирээд тэрийгээ илүү сайн тордоорой гэж хэлмээр байна. Яг хүн болгон бас өөрийн гэсэн нэг хугацаатай байдаг гэж. Одоо жишээ зарим хүмүүс дөнгөжсөөл 25 наснда том компани захирлуулж байгаа. Зарим нь л бол бүтлгүүд жасаар агаал 50 наснда захирлуулаад зууртлалтай хүмүүс байж тийм ээ. Тэгэхээр одоо яг нэгэн зэрэгцээд амьдарч байгаа өөрийн чинь насны өөрөөс чинь одоо илүү явж байгаа гэж бодож байгаа хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулахаас илүүтэйгээ зүгээр өчигдрийн өөрөөсөө л өнөөдөр илүү байх гэж хичээх нь хамгийн зөв. Тийм. Өчигдөр хэрвээ нэг тэ 5 хүүхд ажилласан бол өнөөдөр дахиад 5 хүүхд ч юм уу. За тийм алхмуудаас одоо чиний хөгжих, чиний өөрөөсөө одоо хүсэж байгаа тэр хүнийг бий болгох зүйл чинь бол их хэлнэ. Тийм. Тэгээд Том жиргэн амьдрах бяцхан урлаг гэх ном уншсан. Тийм. Тийм. Тэрэн дээр тэгдэг. Би нөгөө нэг уншиж исэн чинь
чи онцгой биш гэдэг нэг өгүүлбэр надад бүр амар хүн туссан. Яасан гэсэн чи зүгээр л дэлхийн 7 тэрбум хүний зүгээр л нэг чи бол сансрын тоосон зэр чи онцгой биш. Би болохоор яа хүн туссан бэ гэхээр би тэрний эсрэг саналтай байдаг. Чи онцгой, хүн болгоо онцгой. Тэгээд чамайг дахиж давтах чиний хийж чаддаг, чиний одоо онцлог тэр чанарыг чинь давтах хүн хизэж байхгүй. Тийм учраас өөрийгөө онцгой гэж бодоорой. Ялахаар яг дунд нь байдаг шүү. Чи бол яг unicorn шиг онцгой бас яг 7 тэрбум хүнтэйг адилхан яг хүн. Тэгэхээр яг хүн юугаараа онцгой вэ, юугаараа бас яг бусад хүмүүс шиг вэ гэдгийг мэдэж тунган таарахгүй бол одоо жишээлбэл би ястаа цорын ганц unicorn гэдээ яваад байвал нөгөө хүний эго гэдэг асуудал гарч ирдэг. Бусдаар би яг л хүний адилхан гэж яваад байвал хүн өөртөө итгэлгүй нурмаагаал унаа шүү дээ. Тэгэхээр яг би юугаараа онцгой, юугаараа бусдад адилхан байх хэрэгтэй юу гэдэг яг тэр алтан дундад цэгийг олох маш чухал гэж боддог. Бас тэр нэг цойлогсод гээд Монгол бичсэн ном байсан тийм ээ. Тэрийг бол уншсан чинь их таалагдсан. Ер нь хүн дадал зуршлыг бий болгох, яаж хөгждөгөө тийм ээ. Одоо хийсэн нэг үйлдэл чинь хоримтлагцаар байгаад ирээдүйд хүнд яаж өөр чинь нөлөөлдөг үү гэдэг талаар маш цомхон бөгөөд ойлгомжтойгоор бичсэн ном байсан. Ер нь тиймэрхүү байдлаар одооноос асны зөвлөх юм бол хов хүний хөгжилтэй холбоотой, personality талтай холбоотой ном сайн уншиж аваарай. Анхандаа нэг сайн ойлгохгүйсэн ч хамаагүй. Номыг хүн нэг уншаад 100% ойлгодоггүй. 3 шат 100% ойлгохгүй. Унших тоол нь чиний анзаардаг. Одоо нэг киног үзчихээ дараас нь дахиад үзэхээр анзаараагүй анзаараад дахиад үзэхээр дахиад анзаардаг. Яг адилхан. Шал өөр мэдрэмж авдаг. Тэгэхээр яг тэр номыг одоо нэг уншлаа гэж дахиж уншихгүй гэсэн үг биш. Ер нь бол уншаад судлаад байх хэрэгтэй. Дахиад унших цаг ирэхэд одоо жишээлбэл 17 настай хахад нэг ном уншсан бол тэрийг 21 наснда дахиад нэг уншихад шал өөр өнцгөөс хардаг. За тэгвэл хоёлаа өсвөр насны хүүхдүүдэд за энийг уншвал зүгээр шүү гэсэн 3 ном. Тэгээд за 3-аач явах ер нь бодож байгаа юм байна. За би болохоор за та юу ер нь бол англи хэлний Atomic Habits гэдэг ном байгаа. Тэр нь болохоор монгол хэлний энгийн дадлыг орчуулагдсан. Дадлыг өөртөө хэрхэн суулгах уу, муу дадлаасаа хэрхэн салах уу гэсэн ном байгаа. За тэгээд Do Not Disturb гэдэг яг л одоо яг орчин үеийн хүүхдүүд гар утсан нэлээд донтож байгаа. Яг өөрөөр хэлбэл гар утас бол хүн нэлээд их мэдээллийг сурвалжийг олж авах боломжтой ч гэсэндээ хэрэгцээгүй цагаан өнгөрөөвөл таны бүх цагийг ямар ч бүтээмжгүй байдлаар хороодог хортой зүйл байхгүй юу. Тэгэхээр гар утсыг хэрхэн ухаалаг ашиглах уу гэдгийг маш тодорхой байдлаар бичсэн Do Not Disturb буюу бүү саад бол гэдэг ном байгаа. За тэрнээс гадна өөр чин шулхан хүний өршлөн их орж ирэхгүй байна. Зохиолоо цаамарч яваарай. Хүний амьдралаа танилцаад зохиол цаамарч тэгэхээр хүний харах өнцөг маш тэлдэг, creativity гэж ярьдаг штеп. Төсөөлөх чадвар бас. Бид нар кино үзэхээс ном унших нь юунд давуу талтай байдаг вэ гэхээр ном уншингууд бид нар дотроо өөрсдөө жүжигчин бөгөөд үйл явдлаа бодож алдаг. Тэгэх байдлаар хүний төсөөлөх creative чадвар маш нэмэгддэг байгаа. Тэгээд номын уншиж киног үзэх надад бүр амар. Би чинь баг найруулагч юм шүү. Бараг л тэгэж боддог штеп. За миний хувьд болохоор болцсон уу та? Болсон. За миний хувьд Мишель Обамагийн Becoming уншаарай гэж зөвлөе. Ялангуяа залуу охтуудад маш их inspiration болно. Тэр хүний одоо амьдралын замнал ямар ядуу гэр бүлээс одоо Америкийн тэргүүн хатагтай болтлоо өөрийгөө дайжилж одоо сайн сурч хичээл намаа амжуулж явсан бэ гэдэг тухай гарна. Тэгээд дээрэс нь өглөөний хүн байна. Өглөөний хүнийг уншаад ер нь заавал өглөө босдог болох албагүй. Чи хэрвээ night owl гэж болно те morning bird гэж болно. Тэрийг мэдэж авах. Тэгээд тэр маань нөгөө нэг цагийн менежментийг бас аягүй сайн энгийн байдлаар харуулдаг учраас бас зүгээр гэж ойлгож байгаа. Тэр нь санал болгох ном хэслүүдээр та нар өөрсдөө ямар нэгэн байдлаар номын дэлгүүр ороод гүйлгэж эргүүлж хараад өөртөө ном уншиж авах бол миний хувьд бол өөртөө хамгийн төсөр аргаар хамгийн том хөрөнгө оруулалт гэдэг арга гэж боддог байхгүй. Тэгэхээр өөртөө хүн ном зориулаад хөдөлთა авчих юм бол ямар нэгэн байдлаар яаж игээл уншдаг байхгүй. Тэр дөрөв биш юм аа гэхэд хизээ нэгэн цагт уншдаг. Тэгэхээр өөртөө ер нь зориулж ном авч агаарай. Найзууд чинь юу бэлгэх үү гэж асуувал ном гэж хэлж агаарай. Тохирсон ном өгж байгаа найз бол маш мэдрэмжтэй найз гэсэн үг. За тиймэрхүү байдлаар өөрийгөө ер нь сорж ном нэлээд сайн уншаарай гэж хэлээ одооноос. Тийм байгаа. Тэгээд нэр тийм. Сая Becoming гэсэн чинь санаандарлаа. Намдар түүх бас уншиж хахад их гоё байдаг. Яг ингээд зарим нэг хүний туулсан амьдрал яг ингээд хүүшээ бараг л би чинь адилхан юм аа төстэй юмар яваад байгаа юм биш үү гэж бодогдохоос ч юм гарч ирдэг. Тэгэхээр ер нь бол тухайн хүн одоо бэрхшээлийг ямар хөө байдлаар даван тулсан байна вэ гэдгээс нь хамаарат хүн өөр дөөрэ тэрхүү аргыг авч хэрэгжүүлэх боломж олзондөө байдаг. Тэгэхээр ер нь бас намтар түүх уншиж байвал их зүгээр шүү. Алдартай мундаг гэж боддог хүмүүс ихэ. За тийм байна. Тэгээд soft skill гэдэг зүйлийг ер нь нэлээд сайн өөртөө шингээж аваарай. Hard skill-ээс илүүтэйгээр soft skill бол хүнд урт хугацаанд хамгийн хэрэг болдог чадварууд байдаг шүү. Өөртөө тодорхойлж хэлвэл тийм ээ. Цагийн менежмент, өөрийнхөө пэшнийг олж аваарай.
Тэгээд олон зүйл туршиж үзээрэй. Туршаад таалагдсан зүйлдээ тууштай байгаарай. Тэгээд маргааш гэж байхгүй. Өнөөдрөөс бүх юм ихтэл. Хүссэн бодсон юмаа зүгээр л хийгээл эхэлж алдаад явахтай тий зүгээр сэтгэл оролдоод үзэж болно. Тэгээд алдаанаас битгий яагаарай. Ямар ч ялангуяа одоо энэ насны дээр л их алдхаас айгаад ах юм байдаггүй, баг байдаг. Гэтэ алдна гэж хийж болохгүй. Хамаг чадлаараа хийгээд алдвал тэр үз. Онвол тэр үз. Онвол та нарын оноо, алдвал буцаагаал та нарын алдаа болдог. Гэтэ алдаа чинь муу гэсэн үг биш, маш сайн багш болдог. Гэдгийг сайн санаж аваарай гэж зөвлөмөр байна. За ингээд өнөөдрийн подкаст маань өндөрлж байна. За тэгээд хэрэгтэй зүйл ярьсан байх гэж найдаж байна. Дараагийн удаагийн подкастаар удахгүй уулзъя. Баярлалаа.